make your life unforgettable. Jack Wolfskin at home outdoors. Оройн дөрөв ирэх мөнөд үзэгчдээ 7 TV-ийн 7 оргил төслийн хүрээнд тэгдэж байгаа шин дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэхүү төслөө уулын спортын мастер Эверестийн ноён оргилд гарахаар авиралтай эхлүүлээд байгаа Бямсүрэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа лээ. За өнөөдрийн дугаарт маань уулчин Бямсүрэнгийн ерөнхий ивент тэтгчээр ажиллаж байгаа BTF компани борлуулалт хариуцсан захирал Хүрлаатар хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Оройн сайн байна. Тэгэхээр танай компанийн хувьд аялагчдын болоод уулчдын өмсөж хэрэглэдэг бүхэл зүйлүүдийг бас оруулж ирдэг шүү дээ. Тэгэхээр ямар брэндүүдийг оруулж ирдэг вэ? Компанийн талаар товчхон танилцуулаач. За юуны өмнө үзэгчдтэй оройн төвшүүлье. Манай компани 2005 онд үүсгэн байгуулагдаж 2006 оноос үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсан байгаа. Тэгээд анхны оруулж ирсэн брэндүүд манай аяллаа брэндүүд байсан. Улмаар 2008 оноос Adidas брэнд тэг оруулж ирээд тэгээд спортоос бол манай дээр 2 брэнд байна. Adidas, Reebok. За чөлөө товцон дээр Levi's брэнд байгаа. Гутлан дээр Английн Dr. Martens, American Crocs. За PDP гэдэг Америк хүүхдийн гутал байдаг. За хүүхдийн хувцсан дээр мөн бид нар Францын Z-Kids гэдэг брендийн аль биесны дистрибьютор байгаа. За мэдээж Германы аялал аутдорын брэнд Европт одоо номер 1 брэнд болчиход байгаа Jack Wolfskin аль биесны дистрибьютор. Тэгэхээр бид нар бол нэг 8 брендийн Монголд аль биесны дистрибьютороор ажиллаж байна. 20-од дэлгүүртээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр Эверестийн ноён оргилд гарахаар авиралтай эхлүүлээд байгаа уулын спортын мастер Бямсүрэнг бол танай компани Jack Wolfskin гэдэг брэндээрээ бас ивент гэж оролцож байгаа. Тэгэхээр яг энэ брендийн гол давуу талуудыг танилцуулахгүй юу? За Jack Wolfskin брендийг бол бид нар 2004 онд аль биесны дистрибьютор болсон. Одоо тэрнээс хойшоо ер нь 4 жилийн өмнө үзэж байна да. Тэгэхээр богино хугацаанд бол монголчуудтай танигдсан байгаа. Европт бол номер 1 брэнд болчихсон. Цэвэр аялал аутдорын брэнд. Тэгэхээр аялал аутдорыг бол манай монголчуудад сүүлийн үед бол илүү эрчимтэй сонирх болсон байна. Адаглал богд уул руугаа гарцгаадаг болчихсон байгаа тийм ээ. Тэгэхээр Jack Wolfskin болохоор нэгдүгээр герман брэнд учраас герман чанарыг бол хүмүүст яг мэдрүүлнэ. Хоёрдугаарт Jack Wolfskin-ийн хамгийн онцлог давуу тал нь технологи шингэсэн бараануудыг хийдэг. Технологиг хувцсанд, гутланд за хэрэгслүүдэд шингээж өгдөг. Энүүгээрээ даваа талтай. Технологи шингэж ийнэхээр яаж юм гэхээр хүний эрүүл мэнд, тав тух, аюулгүй байдал энэ бүхнийг хамгаалсан ямар нэгэн үйлдэлийг тухайн хувцас бараанд шингээж өгч байгаа. Тэгснээрээ нөгөө хүн аяд тухтай, тав тухтай яг гэртээ байгаа мэт аялдаг. Тэр ч үднээсээ Jack Wolfskin брэнд маань хээрээр гэр хий буюу at home outdoors гэсэн урайтай ажилдаг. Тэгээд Jack Wolfskin гэдэг маань лого нь бол чоны сарвуу байдаг. Чоныг бол бэлэгддэг байгаа. Энэ ямар учиртай вэ гэвэл бие даасан эрх чөлөөтэй гэдэг энэ чонын онцлог шинж чанарыг өөртөө агуулсан тэрүүгээр одоо сэтэлжиж урам зориг авч үүссэн брэнд байгаа. 1983 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо бол Германыг анхандаа бол Германда алдаршиж байсан бол одоо бол Европт номер 1 болчихсон. Азиадд бол нэлээд нэр хүндээ олчихсон. Урд хөршид маань бол бүр дээд английн брэнд гэдгээрээ танигдсан. Ийм болоод байна. Харин миний хувьд одоо футболкийн өмссөн байна, гутлын өмссөн байна. Маш тухтай мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Тэгэхээр танай компанийн хувьд бол бас олон аяллаа одоо энэ клубүүдтэй алхдаг юм клубүүдтэй уулын юм клубүүдтэй хамтарч ажилладаг шүү дээ. Тэгэхээр ямар компаниудтай аяллаа клубүүдтэй хамтарч ажиллав? За BTF компани нийгмийн хариуцлагын хүрээнд бол олон клубүүд, аяллаа болон уулын клубүүд, за хувь аялагчдтай хамтран ажиллаж ирсэн байгаа. Тэгээд хамгийн томоохнуудаас нь дурдахад бол 2015 оны 1 сард Аконкагуа оргил руу хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 7 хүний бүрэлдэхүүнтэй баг аялахад ерөнхий ивент тэтгчээр ажиллаж илаа. Тэгээд тухайн аялалд манай одоо Эверестийг зорьсон уулчин Бямсүрэн бас багийн гишүүн байсан. Тэгээд
Түүнээс гадна бас бусад ер нь аяллаа ихэнх клубүүдтэй бас хамтарч ажилласан. За мөн нийт аяллаа клубүүдийн дунд болж идэг сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүхэн бас ивент гэж оролцдог байгаа. Тэгээд аялагч зурагчин ган үлзийтэй бас нэлээ ойр ажилдаг. Тэгэхээр тухайн зурагчин маань Монгол орныхаа өнцөг болон бүрээр аялж, аяллаа нэвтрүүлгүүд, фото зургууд авч идэг. Тэгээд тухайн хүний яг аяллаа хэрэгцээг нь бол майхан, өөргөвч юу л гэдгийг бүхэл төрлийн бараануудаар ивент гэж ирж хамтарч ажиллаж байсан байгаа. Мөн түнчлэн бид нар аяллаа хотын болоод Монгол улсын аяллаа газрын зургууд, за аяллаа хөтөч номнуудыг бол ивент итгэж идэг ийм компани байгаамаа. Сая одоо Бямсруу уулчныг Эверестд гарахад ямар ивент итгэлгийг үзүүлв? За бид нэр 15 сая төгрөгийн одоо ивент итгэлийг үзүүлсэн байгаа. Тэгээд уулчныгаа амжилттай дэлхийн ноён оргил дээр амжилттай гараад амжилттай бууж ирээсэй гэж хүсэн өрөөгд ингэж хамтарч ажиллаж байна. Тухайд бас танай өгжсэн хувцс хэрэглийг одоо яг Эверестийн ноён оргилд хүрэх гээд явж байгаа замдаа бол хэрэгжилж байгаа. Биднэрт ирүүлж дүрс бичлэгэн дээр бол танай өгж явуулсан курстыг энэ төр байн харагдаж байгаа. За, Эверестийг зорьсон өшөө бас баг хүмүүс байгаа тий. Тэгээд Бямсруу уулчин маань ч гэсэн манай хувцснууд хүмүүс. Тэдгээр хүмүүсээс ер нь бол эерэг үнэлгээд өгнөлт аваад тэр хүмүүст маань манай бараанууд үр шимээ, аятайхан сайхан мэдрэмжүүдийг нь бол төрүүлээд аюулгүй байдлыг нь хангаад, тав тухыг нь хангаад аялуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр танай компанийн хувьд бол одоо ингээ хувцс хэрэглэлүүдийг бас оруулж ирдэг. Ер нь давуу талууд нь юу байдгийг ингээ аялаад явж байхад хүмүүсээс одоо хүлсийг гардаг ч гэдэм үү. Ийм зүйлүүд байдаг ш. Тэгэхээр тэр тал дээр жоохон тодруулаач. За аяллалын хувцс, энгийн хувцс, өдөр тутмын хувцснаас ер нь юугаар ялгаатай гэхээр ууланд ер нь аялахад бол янз бүрийн цаг агаартай дүр тулна. Тэгэхээр Монгол шиг эрсдэс уур амьсгалтай газар бол бүр ч илүү олон янзын цаг агаартай нүүр тулж байгаа. Тэгэхээр энэ бүхий л цаг уурын өөрчлөлтүүдэд тухайн хувцас маань зохицох хэрэгтэй. Зарим тэгэхэд дээр нь нэлээд ачаалттай аялж байгаа, янз бүрийн замаар явж байгаа, замтай замгүй янз бүрийн гадаргуугаар аялна. Тэгэхээр энэ бүхэнд зохицсон хувцас хэрэглэл байгаа юм. Тэгэхээр жишээ нь дээгүүр хувцас байлаа гэхэд тухайн хувцас маань хөлөрч байгаа үед амьсгалах ёстой. Амьсгалах буюу дотор хөлс чигийг хурдан гадагшлуулдаг хэрнээ гаднаас салхийг оруулахгүй байна. Бороо усыг оруулахгүй ингэж хамгаалдаг. Энэ нь яаж юм гэхээр тухайн усны туслаас жижиг хэмжээний нүхнүүд байна гэсэн үг. Гаднаас нь үлээхэд агаар орохгүй. Тэгэхээр дотроос нь үлээхэд агаар гарна. Тэгэхээр тийм технологиуд бас хувцсан дээр байна. За тэгээд аялж байгаа үед энэ хөлс их гардаг учраас энэ хөлс маш хурдан гадагшлуулаад дотроо хуурай тав тухтай аялах хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ болцоог нь хангаж байгаа. За тэгээд салхи усны хамгаалттай байна гэдэг бол маш чухал. Хөлөрцөн үед салхи авчгаар чинь хүнд бас эрүүл мэндэд муу. Тэгэхээр энийг нь бол салхины хамгаалттай янз бүрийн хувцснууд маань хангаж байгаа. Тэр хөлсийг бас үнэр дарагчтай, үнэрийг удаан өөртөө барь шингээдэггүй, үнэр зайлуулагчтай ийм хувцснууд бас байгаа. Тэгэхээр эдгээр маань бол олон хоногийн аялал хийж байгаа хүмүүст бол тав дахь аялуулна. Тэгэхгүй бол ингээд хувцснаас олон удаагийн хоногийн аялалд бол хөлс маш муухай үнэртэй болно тийм. Тэгтэл Jacquel's-гийн S-Fresh гэдэг технологитой хувцастай байх юм бол тэр бол асуудал шийдэгдчихэж байгаа. За тэгээ ихэнх хувцсууд нь болохоор тэр усны салхины хамгаалттай. За мөн нарны хит ягаан туяаны хамгаалттай хувцснууд байгаа. Марлагай, өмд, цамц, күртэг бүхий л юмнууд. Тэгэхээр азууны давхарга нэмгрээд нарны хорт туяа бол ихсэнтэй холбогдуулаад арсны хорт хавдар үүсэж штэ. Эннээс хамгаалагдсан хувцснууд хүмүүсийг хэрэглэлэл хувцсж гинэ гэсэн. За гутлын хувьд гэвэл за хөл холборхоос хамгаалсан байх, бас л нөгөө хөлс чигийг хурдан гадагшлуулах, тэгээд янз бүрийн гадаргууд зууралт сайтай байх, хөл дэвтэй байх, хөл холборч шагаа гэмтгээс хамгаалсан байх ч гэдэм үү олон шин чанарууд байгаа. Тэгэхээр аялын хувцсны бол онцлог бол янз бүрийн нөхцөлд яаж ч аялсан тухайн хүнийг аюулгүй тэгээд тав тухтай хувцсандаа санаа зовоод нэг стресстэд явахгүй зөвхөн нөгөө нэг аяллаасаа таашаал авах за гой мэдрэмжүүд авахтаа л анхаарах тэр болцоог нь хангадагаараа л аяны хувцснуудын онцлог давуу тал байгаа. Тэгэхээр энэ бүхий л шин чанарын төлөө Jacquel's-гийн маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж маш их хэмжээний шинжилгээ судалгаа хийж хувцснуудаа өвөлдөрлөдгээрээ Jacquel's-гийн давуу. Тэгээд энэ бүхий л юмнуудыг бол хангасан байж дээ. За баярлалаа. Тэгэхээр
бидний хувьд бол одоо уулчин бямс сүрэнтэйгээ байнга холбоотой байж байгаа. За Эверестийн ноён оргилд гарах бүхий л үйл явцыг бол одоо үзэгчтэй хүргэхээр ажиллаж байгаамаа. Тэгэхээр бид хэд одоо бямсрын уулчнаасаа ирсэн мэдээлэлтэйгээр эргээд студид олзъя. Make your life unforgettable. Jack Wolfskin at home outdoors. Тэгэхээр уулчин бямсрын бидэнд шинэ мэдээлэл ирүүлсэн байгаа. За уулчин бямсрынгийн хувьд бол яг үндсэн кемп дээр очичихсан одоо бэлтгэлээ баазаагаад авиралтуудаа бэлдээд ойр тойрон одоо ойр хавьтанд байдаг өндөр оргилууд руу гараад за доошоо бууж биеийн байдлаа үзүүлэх гэх мэтчлээ одоо яг ийм зүйлүүдийг хийж байгаа. Тэгэхээр бас өчигдөр ирсэн мэдээлэлд нь бол одоо овоо тахилганд оролцсон гэсэн ийм мэдээ бидэнд ирүүлсэн байгаа. Ер нь бол Непал улсын хувьд бол за буддист шашныг бас их шүтдэг. Тухайлах юм бол Балбын хомбомужид байдаг Тимбочи гэдэг ийм сүм байд юм байлээ. За энэ сүмийн хувьд бол сүмийн хувьд бол 1934 онд газар хөдлөлт болсон одоо ийм нуранганд бас нурж өгөө болоод дахиад сэргэж барьсан байт юм байлээ. Тэгээ 1989 онд бол гал бас шатсан. За тэгээ сайн дурынхаа олон улсын тусламжтайгаар сэргэн барьсан гэсэн ийм мэдээллүүдийг бидэнд өгсөн байгаа. Тэгэхээр манай хайрхан аялагч клубын гишүүд маань бас яг одоо Эверестийн ноён оргилд хүрдэг. За Эверестийн үндсэн кап хүрдэг ийм аяллууд трекинг гэдэг ийм аяллыг хийгээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ уулчтын хувьд бол бас танай брэндүүдийг өмсөөд хэрэглээд эдлээд ирсэн. Тэгээд маш сайхан тухтай ийм мэдрэмжүүдийг авч явлаа гэдэг чинь ер нь угаасаа ч их гişүүд нь хэрэгэлдэг юм байна лээ. Тэгэхээр ер нь аялын гутлыг яаж сонгох ёстой? Гутлал одоо аялалд маш их чухал шүү дээ. Ялангуяа уулын одоо алхалт авиралтанд бол гутал маш чухал гэж ойлгож байгаа. Тийм. Гутлыг ерөнхийдөө манайх чухал гэдгийг монголчууд хизээний ойлгож ирсэн. Тэгээ гутлын талаарх хэлцүүг зөөрөгчсөн байж тээ. Гутал мод 3-ын ард гэдэг ч юм уу. Тэгээ хөл дулаан байх. За хөлийн хувьд бол гутал нь маш сайн байна гэдэг дээр бол манайхан ер нь бол эзэний ойлгоцсон хүмүүс. Тийм ч учраас гутлан дээр бол мөнгө бол зоригтой зарцуулдаг юм ард түмэн байгаа. Тэгэхээр аяны гутал гэвэл маш олон үйлдэлтэй байх ёстой л доо. Өмсөхөд хөл дэвтэй. За дээр нь ямар аялал гэдгээс хамаарат янз бүр байна. Одоо жишээ нь өдрийн аяллах дээр бол хөнгөн тэгээд авсаархан тэгээд мэдээж нөгөө нэг хөлс чигийг хурдан гадагшлуулдаг, амьсгалдаг, усны хамгаалттай иймэрхүү зурал цайтай, ултай, гуталтай гутлнууд байна. За урт хугацааны аялал дээр болохоор төрийтэй байх нь бол янз бүрийн газаргууд дээр далайн морийг гიშгэхэд шагаа болорхоос хамгаалж байгаа, шагаагаа юм цохохоос хамгаална. За тэгээд янз бүрийн шавхаан дундуур туучхад ч гэсэн амар болж байгаа. Одоо энэ нөгөө сая Эверестийг зорьсон үндсэн отог дээр очисон нэг аяллаа багийнхан манай Жакийн гутлаа ер нь манай Жакийг хэрэгэлдэг хүмүүс бас явсан байлээ. Тэгээд саяхан буцаж ирээд сэтгэлээ хуваалцсан л да. Тэгээ манай одоо би энэ студид авчирсан байгаа нэг гутлыг бол үнэхээр сайн юм байна. Өмсөж үзээд үнэхээр сайныг мэдээд ирлээ. Олон хоногийн аялал дээр жинхэнэ түвшиг боллоо гэж ярьсан. Тэгээ яасан бэ гэсэн ус чийгтэй бороотой юуд нилээн их тулгарсан цасан дунд бас их явж байгаа. Тэгээд амраад нөгөө нэг жижигхэн нэмгэн байшинда ороод гутлаа янз бүрийн аялж исэн бусад аялагч нар ч гэсэн ингээ гаргаал хатаагаад оймсоо гаргаж хатаа гутлаа норгоцсоныг хатааж амрааж байгаа бол дийлэнх нь тэгээд их норсон учраас ерөөсөө
гоцоогоод хөлтцгөөж явахд бол манай нөгөө гутал бол жоохон байж байгаа л ОМ центр нь бол хуваар хуурай. Тэгээд хуурай байсан. Тэгээд ерөөс огт чийг татахгүй байсан. Дээр нь ямар ч норж тав тухай алдагдуулаагүй мөн түнчлэн янз бүрийн гадаргуу элдв янзын газраар явхад халтарч унах аюул тулгараагүй гэдэг мэдээлэл өгсөн. Мөн түнчлэн одоо янз бүрийн даацтай үр хүчнүүдтэй маш их ачаатаас явсан шүү дээ. Тэгэхээр ингээд ачаатаа явж байхад бол өсгийн үлмий ер нь ачаал авдаг хэсгүүд дээр нөгөө хүмүүс бол хөл баг ядарсан гэдэг мэдээлэл өгсөн. Тэгээ энэ хүмүүстэй бол бидний зөвлөсөн зүйл маань юу байсан гэхээр энэ манай гутлуудыг бас зориултынх ноомстой цуг өмсөж яваарай гэж зөвлөж ирсний маань хүлээж аваад ОМС-ийг бас өмсөд явсан. Яг тэр нь бол үр дүнгээ өгсөн байгаа. ОМС нь өөрөө чигийг хурдан гадагшлуулад хуурай тав тухтай байлган дээр нь гутлан дотроо гүүгээ тах нь зууралт нь баг хөлийн булчин эсгүүд дээр барих ёстой газар нь чанга, сул байх ёстой газар нь сул эрзэнүүдтэй дэмжлэг болдог. Тэгэхээр энэ юмнууд нь болохоор хөлс чигийг хурдан зохицуулаад хөлийн булчин амраах, хөлд ядрах, за мөн хөлийн арьсанд цэврэн үсрэх энэ тохиолдлуудаас нь хамгаалж өгсөн байгаа. Тэгэхээр ийм сайн амьсан дээрээ бас дахиад амьсгалсан хөлс чигийг хурдан гадагшлуулад амьсганд гадагшлуулангууд тэрийг нь гутлан дахиад гадагшлуулад амьсгалчихж байгаа. Дээрээс нь гаднаас салхи оруулахгүй, ус оруулахгүй ингэж хамгаалж явж ирсэн байлээ. Тэгээд энэ сэтгэлдээ бас их баяртай ярьж өгсөн. Тий. Тэгэхээр одоо Эвристийг зарцсан байгаа бямсрахын хувьд ч гэсэн танай брендинг бол байнгын хэрэглэгч. Танахтай эзэнс хийж хамтарч ажилласан байна. За ер нь бид нар хайрхан клубтай анх ажиллаж эхэлсэн цагаас л уулж баян босронтой хамтарч ажиллаж эхэлсэн. Ер нь бол хамгийн илүү ойр ажиллаж эхэлсэн он сар гэвэл 2005 оны 1 сар юм да. Тэр Акангогоор явж эхлэхэд бол хамтарч ажиллаж эхэлсэн. Бид бас хүрээлэн төсөл гэдэг байдаг шүү дээ. Монгол орны аяллаа хамгийн том тэр төсөл дээр хамтарч ажиллаж ивент тэтгчээр олон жил оролцсон. Тэгээд тухайн аяллаа хүмүүс маань ч гэсэн манай готлуудыг маш их магтажсэн байгаа. За тэгэхээр гутлын тухай бол нэлээд эренгөө мэдээлэл өгөхөр байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь одоо яг энэ гутал ямар төрлүүд байна. За студид бол нэлээд их хэдэн төрлийн гутлууд ирсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ гутлуудыг дэлгэрэнгүй танилцуулах уу? За би бас ярихаар эсгэдээ слайдууд бэлдэж ирсэн байгаа. Хамгийн ихний гутлын слайдыг маань үзүүлээч. Дөрвөн ерөн төрлийн чиглэлийн гутлыг онцолж яриа гэж бодсон байгаа. Нэгт бол трекинг гарсан байна тий гутлууд. Трекинг буюу ууланд аялах, нэлээд эрчимтэй аялал алхалт хийхэд зориулагдсан active outdoor-ын чиглэлийн гутлууд байгаа. Тэр нь бол хамгийн ихэнд нь харагдаж байгаа энэ гутал байна. За дараагийнх нь болохоор everyday outdoor буюу өдөр тутамд ер нь бол хэрэглээнд нийцтэй ийм гутал байгаа. Энэ нь болохоор энгийн аялал болон өдөр тутамдаа өмсгөх зориулагдсан. Энэ гутал нь болохоор ертөнцийн 7 гайхамшиг гэх нэрээр 7 гайхамшиг гэсэн нэртэй ийм гутал. Тэгээд альж 7 гайхамшигыг үзэхээр янз бүрийн орнуудаар аялахдаа өмсгөхөд тохиромжтой гэсэн байдлаар нэрийг өгсөн. За тэр доор нь бол атлетик аутдор гэж байгаа. Одоо бол монголчуудын дунд ч гэсэн бас түгээмэл болж байна. Ер нь гадаадд бол илүү өргөн дарахсан аутдор жим буюу ууланд, байгальд спортоор хичээлдэг ийм болцсон байгаа. Тэгэхээр дотор ямар нэгэн фитнес клуб дээр хичээлэхээс гадна байгальд спортоор хичээлж болдог. Тэгээд тэрийг чиглэлийн хүмүүс бас маш их нэмэгдэж байгаатай холбогдуулаад атлетик аутдор буюу спорт байгальд спортоор хичээлдэг энэ төрлийн хувцснууд ихээр хийгддэг болсон. Одоо энэ гутал нь болохоор cross trail chill гэсэн нэртэй гутал байна. Энэ спортоор хичээлэхэд бол бүр илүү тийм сэрүүхэн, хөнгөн тэгээд янз бүрийн байдлаар хөдөлгөөнд дэмтэй, саадгүй ийм гутал байх хэрэгтэй. Тэр олон шин чанаруудыг агуулсан ийм гутал байна. За дараагийн өөр нэг төрлийн гутал гэвэл хүүхдийн гутал байдаг. Сая харагдсан хамгийн сүүлийнх нь гутал бол хүүхдийн гутал байгаа. Тэр хүүхдийн гутлууд бол бас л хүүхдүүд ч гэсэн байгальд аялж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийн онцлогт нь тохирсон тэднэрт бас сонирхолтой мөртлөө эрүүл мэндийн сайн хамгаалдаг, хөлс чигийг нь хурдан гадагшлуулдаг, бас тэгээд
Одоо энэ гутлын хувьд бол энэ оны бас шин загвар модонд авирахад бол тун тохиромжтой, улттай зохиогдож хийгдсэн ийм гутал байгаа. Тэгээд хүүхдүүдэд байгальд бол маш аз жаргалтайгаар цагийг өнгөрөх болцоог нь бүрэн хангаж байгаа маа. Үдээс нь хүртэл татаж хангалахад хялбархан байж идэг хүүхдийнх. Тэгээд ийм төрлийн гутлууд байдаг. Ер нь бол гутал төрөл бүрийн хэрэгцээг хангагаар манай Jack Wolfskin дээр бол байж идэг. За. Дараагийн слайдн дээр онцлог гутлаа тайлбарлая. Ер нь бол хүүхд дээр манайхан бас анхаарал их тавьдаг болж эхэлсэн байгаа. Гутал хувцсыг нь яг л бас зориултынх нь хувцсыг өмсгөөд уул руу гаргахад бас илүү зөв байдаг. Тэрнээс биш одоо юу гэдгийг өдөр тутамд явж исэн хувцастайгаа хин ч гэсэн уул руу гараад ингээд их сайхан цагийг өнгөрөхөд бас их төвхтэй. За өнөөдөр бол би энэ өнөөдрийн гутлын нэвтрүүлэг дээр онцлох гэж байгаа гутал маань энэ Wilderness гэсэн гутал байгаа. Энэ гутал маань эрэгтэй нь хар өнгөтэй, эмэгтэй нь саарл өнгөтэй байдаг. Тэгээ энэ гутал Alpine School Innsbruck. За. Alpine School Innsbruck гэдэг мэрэгжлийн одоо аялагчдын аялагчдыг аяллаар мөн зөвлөгөөгөөр хангадаг юм том байгууллага байгаа. Эднийхээс батламж авсан ийм гутал. За энэ гутал олон өдрийн үүргэвчтэй аялалд тохиромжтой гутал. За энэ эрэгтэй гутал нь энэ, эмэгтэй гутал нь яг ийм саарл өнгөтэй байгаа. Загвар нь бол үзэмжтэй гой байхаас гадна материалын хувьд бол маш сайн байгаа. За тэгээд сайн чанарын илгэн арьс байгаа. Энэ нь бол ус чийгэнд бол тэсвэртэй удаан эдлэгдэх илэг. Мөн сайн чанарын эрзэнэн гадаргуунууд хөлийн хурууг хамгаалсан хамгаалалт. За мөн сайн чанарын уул дунд уул зөөлөн хөлийг зөөлөлдөг дунд уул. За доторх уловч нь бол мөн хөлс чийгэнд бол тэсвэртэй бууруулах ийм сайн уловчтай. За хил нь болохоор үргэлж завсраар нь одоо юу гэдэг цас шороо чулуу орохоос хамгаалсан ийм үргэлж хилтэй. Тэгэхээр энэ завсраар нь бол ямар нэг юм шигж орохгүй хамгаалж байгаамаа. Тэгээ энэ гутлыг саяын Эверестэд гарсан үндсэн хотг руу авирсан багийнхан эрэгтэй эмэгтэй гутлуудаас өмсөж явсан байлаа. Тэгэхээр энэ магтаал авсан гутал маань энэ байгаамаа. Энэ маань яг ACI батламжит ийм гутал юм аа. За тэгээд энэ гутлын онцлогоос нь ярихад бол улна гэхэд вибрам бол байгаа. Энэ 8 талсттай энэ шар тэмдгийг бол аялагчид уулынхан бол андахгүй сайн мэднэ. За бас олон энгийн жирийн иргэдч гэсэн бас мэддэг болсон. Вибрам бол байгаа. 1930-ад онд аялал гэдэг бол нэлээд хүнд зүйлэгт тооцогддог байсан. Тухайн үед Виталий Брамани гэж Итали хүн дотны хүнээ аялалд алдаад тэгээд энэ ер нь бол гутлын бол маш сайн байх хэрэгтэй юм байна. Зууралт сайтай маш сайн бол байх хэрэгтэй мэй гэдэг тэр энэ дээр олон жил уухгүй хөдөлмөрлөлт судалж ийж Вибрам гэдэг болыг гаргаж ирсэн. Өөрийнх нь хоёр нэрний нийлмэл байна те. Виталий Брамани гэж хүн Вибрам гэдэг болыг гаргаж эрзэнийг гаргаж авсан баг. Тэгэхээр энэ эрзэнтэй ултай, ийм тэмдэгтэй ултай байх юм бол тухайн гутал бол зууралт маш сайн байна гэсэн. Ямар ч төрлийн гадаргууд энэ төрлийн эрзэн зууралт маш сайтай. Тэгээд янз бүрийн хөдөлгөөнд дэмтэй, уян хатан хөдөлгөхөөс гадна хөлдөхгүй амархан альтраад байхгүй юм зууралт сайтай юм сайн чанарын бол байд юм а гэдэг байгаа. Тэгэхээр энэ Vibram гэдэг энэ том лицензийг Jack Wolfskin маань бас мөнгө төлж ингэ ашиглаад гутландаа энэ гутландаа ашигласан байх нь байна л да. Тэгэхээр энэ бол маш сайн чинь ултай байна. Тэгээд EVA гэдэг төрлийн бас дэлхийд танигдсан дунд бол байдаг. Энэ нь бол хөлийг бас сайн зөөлөлж өгдөг. Олон удаан ачаалттай замд бол хөл ядархаас сэргэлдэг ийм уул байгаа. За тэгээд энэ уул нь бол өөрөө маш сайн тогтвор сайтай уул байгаа. Янз бүрийн гадаргуудаар гიშгэхэд амархан холбирч унаад байхгүй. За тэгээд энэ шагаа хамгаалсан төрий байна. За энэ мөн шавар шаваа амархан ороод ахааргүйгээр хамгаалчихж байгаамаа. За тэгээ энэ ерөнхийдөө энэ гутал маань өөрөө бүхэлдээ гадаргуу нь Texopor O2 гэсэн мөрхүүлтэй. Jack Wolfskin-ийн хамгийн онцлог давуу технологи нь Texopor гэж өөрийнх нь гаргаж авсан технологи байдаг. Тэгээ энэ Texopor гэдэг технологи яадаг технологи юм бэ? Хувцас болон гутлан дээр яаж үйлчлэлт юм бэ гэхээр салхи болон уснаас хамгаалж байгаа гадна талаас дотроос хөлс чигийг хурдан гадагшлуулдаг.
ийм технологитой. Тэгэхээр энэ гутал Texopor O2 технологитой гэдэг нь энэ чинь харагдаж байна. Тэгэхээр O2 технологитой учраас маш сайн амьсгална. Өөрөөр хэлбэл тэр удаан аяллаа явцад хөл угаасаа хүн чинь байгалийн амьтын чинь эрчимтэй аялаад ахлахад ингээд явхаар чинь хөлөрөх шүү дээ. Байгалийн зам ёсоор. Тэгэхээр хөлөрөхөд тэр хөлсийг урдан гадагшлуулад хөл нь дотроо 5 тухтай хуурай ингэж аялах болцоог хангаж өгч байгаа юм. Тэгэхээр маш сайн амьсгалдаг, салхи борооны хамгаалттай ийм гутал байх нь. Үдээсний тухайд бол хоёр янзын үдээсний доод хэсгийн үдх нь бол битүү шууд шургуулж оруулдаг амархан тайлагдахгүй байгаа бол дээд хэсэг нь бол шууд ингээ мулталчиж болдог ийм үдээсний системтэй. Тэгэхээр энэ нь бол яг аяллаа явцад бол хэрэглээнд татаж хангалахад болон хэрэглэхэд бат бүхийн үед бол маш сайн чанартай үдээс байд юм аа. За тэгээд хил нь энэ материалын хувьд бол маш сайн чанарх учраас бат бүх удаан идэлэгдэнэ. Хүмүүсийн маань хэрэглээнд бол бүрэн төгс нийцэх юм аа. Одоо энэ эмэгтэй загварууд нь бол эмэгтэйчүүдээс маш их таандж байгаа. Манад дээр бол одоо энэ гутал маш ихээр сайн зарагдж байгаа бараануудын нэг байгаа. Ер нь бол бараг жилийн 4 үйлрэл хүмүүсүүд өмсөж чинь да өвлийн яг эд хүүтэнд бол мэдээж жоохон тааруулах байх. Гэхдээ машинаар явдаг хүмүүс бол бас гайг байх. Тийм байна. Тэгээ онцлог гутлын тухайд бол ийм байна. Тэгээд холимог хайрс болон нийлмэл материалуудыг бол бид хольж хийдэг байгаа. За энэ зурган дээр бол та бүхэн харж байна. Уул нь болов тэр контрол пад буюу тэнцвэртэй байдлыг хангаж өгч байгаа. Мөн зөөлөн 5 тухтай байдлыг нь хангаж өгдөг. Vibram уулны тухайд гэвэл шавар шавхаанд бол амархан альтрахгүйгээс гадна удаан тэгээ тогтоод ахгүйгээр хурдан өөрөө бас цэвэрлэгдээд унчхаар ийм хээг бол хийж өгсөн байгаа эрзэндээ. За тэр хамгийн цаад талд нь харагдж байгаа Texopor O2 маань усны хамгаалттай мөн амьсгалдаг салхины хамгаалттай ийм технологи маа. Сая энэ дэр бороонд бол манай уулчдыг бол хөлийн норгоогүй байсан. Тэгээд маш сайн чанарын усанд тэсвэртэй илгэн арьс. За энэ тойрч бүрхсэн энэ эрзэн нь бол бат бүх ус чигэнд тэсвэртэй сайн чанарын эрзэнийг бол ашигласан байгаа. Уулавч бол мэдээж маш сайн чанарын 5 тухтай. За тэгээд хөлс чигэнд тэсвэртэй амьсгалдаг юм уулавч байгаа. За дараагийн слайдыг харцгаая. Тэгээ ер нь бол энэ гутлууд маань ийм зоостой байгаа. Зоос өлгөөтэй саяын батламж авсан гэдэг нь бол энэ чинээс харагдаж байгаа. Тэгээд өөр өвчнээсээ ч гэсэн бас ингээд гутлаа сольж өмсөд өөр өвчнээсээ ингээд унжуулчих болдог гутлыгаа. Тэгээд ер нь бол энэ дашрамд хэлэхэд гутал хэрэглээд өдрийн туршид өмссөн гутлаа бол тайлаад нэлээд сайн хатааж хуурай болгож явах ёстой. Тэгсний дараа бүрэн хатаагаад хэрэглэх юм бол өшөө бас сайн идэлэгдэж хэрэглэгддэг байгаа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд Эверестийн ноён оргилд гарахаар авиралдаа эхлүүлээд байгаа Бямсран уулчныхаа бид нар одоо мэдээллийг цаг тухай бүртэн та бүхэндээ хүргэж байгаа. За энэ удаагийн дугаараараа ч гэсэн бид нар Эверестийг зорьсон Бямсрангийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа BTF компани борлуулалт хариуцсан захирал хурлаатрыг урьж оролцуулаа. Бидэнд маш их мэдээллийг өгсөнд маш их баярлалаа танд. За баярлалаа. Ингээд бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баярлалаа. Make your life unforgettable. Jack Wolfskin at home outdoors.